Эртүрд загт нэг бадарчин эзгүй говийг туулж явж гин. Орой болоход айл таарсангүй. Хээр хонох болох нь гэж бодож явтал нилээд хол газар гэр шиг цагаан харагдаж гинэ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохор алхаагаа нь түргэтгэн явсаар очтол гэрвш үрсэн сүүжний яс байж гин. Нийгэмд гэгээ тасарч байсан тул аргагүй тэндэн хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодтолтоод бол хон байхаар нь бадарчин уурлаж энэ буу чөтгөр ямар хаашаа юм бэ? Хүн зүгээр байлгахгүйгээд аманд нь атах хүмүүлж игсэн чинь яасан гашгүй юм гэж хашгирж байна гин. Шүнжин зүудлээд хонжээ. Маргааш өглөө нь бадарчин үүргэн үүрээд нилээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолсон санаанд орж дагаж яваагүй байгаа гэж бодоод одоо яаж вэ гэж асуусан чинь гашуун байна гэж чөтгөр хариулв. Энэ муу чөтгөр надаа салахгүй юм байна гэж бодоод аманда ном уншиж баахан явж байгаад одоо яаж вэ гэж асуухад гашуун байна гэж бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг жива ном уншсан боловч чөтгөр тужж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хурч ирэв. Бадарчин тэр айлд бууж хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд шүн чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод одоо яаж вэ гэж асуудал гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга болж чөтгөрөөс салсан. Чи унтаж бай. Би гар шээчгээд ирье гэж хэлчихэд гарч яв. Бадарчин айлын гадна гараад одоо яад вэ гэж асуусан юу ч дуурсангүй. Бадарчин баярлаж тэр жигтэн цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаан уугаад бадарчинг босохгүй болохоор нь энэ бадарчны бие нүвдсэн биш үз гэж ярилцаад хүнжлийг нь сөхөд гартал өгөрсөн сүүжний яс хөвтөж байжээ. Гэрийн эзэд зочин сандарч өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөрсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Үүнээс хойш монголчууд эдсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гинлээ.